За та бүхний өдрийн амгалан айлтгая. Хан уул дүүргийн насан туршийн суралцахуйн төвийн Монгол оршихуй үндэсний бичгийн зураг хичээл таныг урьж байна. За энэ хичээл нь анхлан суралцагч бүх насны хүмүүнд зориулснаар онцлогтой. За өнөөдөр гадаад үгийг бичих зарим үсгийг тодруулж хэлж өгье. За тухайлбал Т үсэг бол үгийн хаанчирсан, хэлбэр бол өөрчлөгдөхгүй. Жишээ нь паспорт, трактор, авто гэж үгийг бичиж үзье. За мөн гадаад үгэнд бичдэг Т үсэг бол дандаа хэвтэй хэлбэртэй бичигдэнэ. Жишээ нь доллар, брэнд, квадрат гэдэг үгийг. За бүгдээрээ энэ үгнүүдийг бичиж үзье. За паспорт П А С П О Р Т. За трактор Т Р А К Т О Р. За авто гэдэг үг үзье. За авто А О. За энэ гадаад үгэнд ордог, сонгын орос үгэнд ордог уусан шилбэг бичдэг. За энэ шилбэг яаж гаргах вэ гэхээр Enter товчийн өмнөх кирилл үсгийн Т үсэг бичдэг товчон дээр дарна. За Т О. За тэр Т үсэг бол мөн хэвтэй дээшээ гарч иржээ. Тэгэхээр энийг Т үсэг болохын тулд мөн кирилл үсгийн Т үсэг бичдэг товчон дээр дарна. За О үсэг үгийн адагт орсон Монгол үг өчтдөг өө үг шиг харагдаж байна. Энийг мөн гадаад үгэнд ордог О болохын тулд мөн Enter товчлорын өмнөх кирилл үсгийн Т үсэг бичдэг товчлор дээр дарна. За ингээд авто гэсэн. За доллар. За Д О Л Л А Р. За тэгэхээр Д үсэг бол үгийнхэнд орсон Монгол үг өчтдөг Д тийшээ босоо хэлбэртэй энийг хэвтэй болгохын тулд мөн сороо Д үсгийнхаа доор тавилаа. За ингээд энтрийн өмнөх бичиг дарлаа. За хэвтэй Д боллоо. За брэнд Б Р Е Н Д. За гадаад үгэнд бичгтээ энэ үсгийг үгийн дунд орж ивэл энэ үсгийн нэг цэгийг тавьдаг. Тэгэхээр энэ үсгийн цэгийг гаргахад мөн энтрийн өмнөх товчлог дарлаа. За мөн Т үсгийг энтрийн өмнөх товчлогтой дарж хэвтэй Д болгоо. За квадрат. За шиб К В А Д Р А Т. За мөн Т үсгийг хэвтэй Д болгохын тулд энтрийн өмнөх товчлог дээр дарнаа. За мөн өнөөдрийн хичээлээр дуудлага, бичлэг, ижил үгсийг бичиж үзье. За тухайлбал хон, хо, ин, хар, а, ир, эр. За их мэтлэнгийн та нар өөрсдөө ингэ бичиж үзээрэй. За дэвтэр гэвэл жишээлбэл Д Э Б Т Э Р. За ингээд дуудлага, бичлэг, ижил үгсийн жишээнүүд байгаа. За энийг харж гад өөрсдөө уншаад мөн компьютер дээр бичиж үзээрэй. Ингээд өнөөдрийн хичээл хамт байсан та бүхэнд гялалаа. Хан уул дүүргийн насан туршийн суралцахуйн төвөөс үндэсний бичгээр компьютерт болон цахим орчинд бичих арга зүйн хичээлийг онлайнаар зохион байгуулж амжилттай өргөлээ. Та бүхэн үндэсний монгол бичгийн мэдлэг чадвараа ахиулан цаашид албан ажилд төдийгүй өдөр тутмын үйл ажиллагаанд тохиолдож ашиглах боломжийг бүрдүүлсэн гэж найдаж байна. Бидэнтэй хамт байсан та бүхэндээ талархлаа. Хизээж хаанаас ч орон зай цаг хугацаанд самарлгүй үргэлж бидэнтэй хамт суралцаарай.